Цагаагаар дулаарч байгаа энэ үед хүүхдүүд мөхөөлдөс амттан зэрэг идэхэн нэмэгддэг тул элсэн чихрийн хэрэглээ өсдөг байна. Ингэснээр хүүхдийн дархлаа унаж өвчлөл хүндрэх, эдгэрэл удаашрах гол шалтгаан болж байна. Харин эцэгийнхэн чихрийн хэрэглээг нь хянаж, ахуйн дэглэм сахиулж анхаарал хандуулсан хүүхдүүдийн эмийн эмчилгээ үр дүнгээ хурдан өгдөг байна. Улирал солигдож цагаагаар дулаарч байгаа энэ үед хүүхдийн хувцлалт, хооллолт зэргээс шалтгаалж дархлаа унаж зулмаар өвчлөл нэмэгдэж байна. За мөн сургууль цэцэрлэг амарсан үед хүүхдүүдийг эмээ өвн харж үлдэхээс хүүхдээ хайрлаж байна гэд хүнсний дэлгүүрээс элдв төрлийн амттан авч өгөх нь түгээмэл. За гэвч хүүхэд хоногт 20-25 г элсэн чихэр хэрэглэх нь зохилтойч за энэ хэмжээнээс даруй хэтэрдэг байна. Үзүүлчихэд 3 хоногийн дараа дахиад л зовөр нэмэгдлээ шинж тэмдэг бүдгэрсэнгүй хүрээд ирдэг. Энэ бол цэвэр нөгөө асарч хамгаалж байгаа асаа хамгаалагчдын бас өөрийг хариуцлах байдаг байхгүй юу? Сахарын хэрэглээ нэмэгдээд байх юм бол тэр хүүхдийн өвчлөл ерөөсөө буурахгүй. Дархлаа маань суларцсан дархлаа улам л унаад л сулраад байна гэсэн үг. Бидний иддэг нөгөө хүнсний боовонд ч хүртэл жимстэй боовонд тэр нь ч хүртэл маш хэмжээгээр сахар агуулсан байдаг. Тэгэхээр ээж аваад маань бас нөгөө хүүхдүүдтэй хүнсний бүтээгдэхүүнийг авч өгтөө орс найрлагын сахарын маш хэмжээгээр хэрэг агуулсан байна те тэрийг нь маш сайн харж авч өгөх юм бол илүү зүгээр юм. Чихрээ хэрэглэхээр бас ханиалгаж байгаа нь үүдэгддэг шүү. Тий. Тэгээ дархлаа дээр нэг холбоотой баг те. Дархлаа унаад ирвэл тэгэл ханиад өрөх нь илүү. Чихрээ хэрэглээг нэг тэгж их хөргөлөхгүй л гэж бодож байгаа шүү дээ. Энэ ханиалгах эдгээр ханиалгадаг. Мухаа чихрээс болж. Юу ч уураа чихэр дорг болох чихэр дэх авч өгдөг. Мэдэгдэг. Илт мэдэгдэг шүү дээ. Чихэр ухаар ханиалгаал тэр сүнжинг ханиалгаал тэгэл. Тэр нөр суу таргаад өгч байвал тийм ээ. Чихэр идэхээ зэрэг ил ханиалгаал тэгэл тэр шинэ нойр морь модал ирдэг шүү дээ. Ер нь бол одоо энэ манайхна хятадын бараахаас илүү орон нутгийнхаа брэндийнхаа барааг л яаж хэрэгжилж юм бэ? Сахарын хэрэглээ ихснээр хүүхдийн хоолны туршилт буурч оройтож унтах, за эндээс үүдэлтэй дархлаа унаж өвчлсөн үед хүндрэл үүсэж байна. За энэ нь нэг удаагийн өвдөх асуудал гэхээс илүүтэй цаашдын дархлааны систем, сэтгэн бодох чадвар зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлдөг болохыг эмч сануулж байна.